Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Аудио үзүүлж байна. Хэрэв та бэлэн бол чихвч эзэн. Зохиолыг бичсэн Trinity. Дуу оруулсан Б. Оргилволд. Найз. Дөрөвдүгээр хэсэг. Саруул хуучин сургуулийнхаа болонд зогсоод хичээл тарахыг хүлээв. Ашгүй нэг их удалгүй хуучин ангийнх нь хэдэн охин гарч ирэхэн тэр. Тэдэн дунд хулангаас гадна өөртөө нэлээд ойрхон нөхрөлдөг байсан цацрал явж харагдана. Саруул тэдний өөдөөс явж очлоо. Хуучин ангийнх нь тэдгээр хэдэн охин өөртөө жигтэйхэн дуушуу болон мэндэлснэн хоорондоо харц солилцоод чимээг уулзах очихын тэр. Саруул охидтой нэгдэн явж буй зүг рүү ханьсан алгасан ч тэдний хооронд нэг л тийм бие барьсан гэмээр уур амьсгал үүсчгээд чөлөөтэй ярилцаж чадсангүй. Яг л нэг шилэн цонхны наан цан байгаа хүмүүс шиг. Хуучин ангийнх нь тэдгэр хэдэн охидын царайд айдас гургачихсан, ямар ч сүрсүлдгүй болчихсон гэлтэй. Бүгд л хулангийн үхлийн тухай мэдж буй хэрнэн тэр тухай ярихаас дөлөөд байгаа айтай. Хуучин ангийнх нь өөрийг нь хулангийн хамгийн сайн найз байсныг мэдэх болохоор л ингэж болгоомжлоод байгаа бололтой. Удалгүй охид 1-2-ороо зам салсаар Саруул цацралтай хоёулахнаа үлдлээ. Тэгмэгцэн Саруул зориглон ам нээв. Би хуланг нас барсныг сонссон. Тийм үү. Үгүй тийм үуч гэжтэй мэдээч чи хамгийн сайн найз нь байсан юм чинь баг биднээс төрүүлж мэдсэн байлгүй дээ. Бид хэд тэр талаар чамтай яаж ярихаа мэдэхгүй юм ярьж чадахгүй цэрвэд байлаа. Би хуланг нас барсныг дөнгөж өчигдөр гэрт нь очиж үжил мэдлээ. Бараг хагас сарын өмнө нас барсан гэсэн үнэн үү? Тийм ээ. Манай ангийнхнаас хэд хэдэн хүүхэд ажил явдалд нь оролцсон. Үнэхээр амар хэрэг болсон шүү. Хуланг нас барснаас хойш манай ангийнхны уур амьсгал нэг л хачин болчихсон. Хулангийн суудаг байсан сандал дээр суух хүүхэд ч олдохгүй. Багш нар ч гэсэн тэр сандал дээр хэн нэгнийг суугаж хэлж чадахгүй булзааруулаад л байгаа. Үнэн дээ хуланг өнгөрснөөс хойш 10 хэд хоног сургууль тэр аяараа хайц давтчихад байна та. Хуланд тохиолдсон харамсалтай явдлаас сулаад эцэг эхчүүд хүүхдүүдээ оройн цагаар гэрээс нь гаргахаа байсан. Энэ хамын сургуулиуд дээр оройн цагаар элдв арга хэмжээ зохиогдгооч байсан. Цагдаа нар ч их хэргэлдэж байгаа. Гэвч халуурчин олдоогүй л байна. Ер нь яг юу болсон юм бэ? Би хуланг бусдад хорлогдсон л гэж дууснаас биш болж өнгөрсөн нарийн ширийн үйл явдлын талаар юу ч мэдэхгүй байна. Би ч бас яг 100% мэдэхгүй л дээ. Хулангийн цогц ам нь боолттой хөл гар нь хүлэгдчихсэн байдалтай сургуулийн хогийн цэгэн дээрээс олдсон гэж хүмүүс ярилцж илээ. Гадуур нь том хар уудаар ороолсон байсан гэсэн. Болсон явдлыг үзэж харсан ямар ч гэрч байхгүй. Цогцыг анх сургуулийн харуул олж харчаад цагдаад мэдэгдэж бөөн өөмөн болсон. Томчууд сургуулийн хүүхдүүдийн дунд элдв цуу яриа гаргахаас сэргийлэхийн тулд энэ тухай аль болох ярихгүй хичээцгэж байгаа. Гэхдээ л мэдээж цуу яриа яваад эхэлчихсэн. Одоо бараг амтаа болгон л энэ хавьд өсвөр насны охтыг хулгайлж амийг нь хороод гаж дунтай алуурчин гарч ирсэн гэцгээж байгаа да. Хэрвээ чи санаж байгаа бол 3 сарын өмнө бас нэг иймэрхүү хэрэг манай дүүрэгт гарч ирсэн да. Цагдаа нар энэ хэрэгүүдийг нэг хүний хийсэн гэж үзэж байгаа. Манай ах цагдаад ажилтгийг чи мэдэн штт. Би ахыг ажлынхаа хүнтэй уцаар ярьж байхад нь сонссон юм. Цагдаа нарын үзэж байгаагаар бол тэр алуурч манай энэ хавийн 5-6 км-ийн радиуст байгаа юм гэсэн. Одоогоор бол бодтойгоор амиа олзон охирогчийн доо 2 байгаач орос сурггүй алга болсон нилээд хэдэн охин бий. Цагдаа нар л албан ёсоор зарлахгүй байгаа болохоос биш дотооддоо бол тэдгээр алга болсон охидыг нас барсан гэж үзэж байгаа юм байна лээ. Тийм үү? Цоврал алуурчинтай холбоотой мэдээ яваад байсан л та. Би яагаад үзэж чадахгүй тойрчихдаг юм? Хулан маань шөнийн цагаар ганцаараа явж байгаад тэр алуурчинд баригдсан хэрэг.
Саяхан л бидэнтэй хамт нэг ангид сууж байсан охин ингээд бусдын гарт амиа алдчихсан гэхээр ерөөсөө итгэж чадахгүй маа. Саруул толгой дөхөн санаа алдлаа. Холон өөр дээр нэрж хонох гэж яваад л ийм байдалд оржихож хэмээн бодохоос өөрийн ирэхгүй нулимс сунагана. Цацрал нэгэн дам галсных гэсэн шиг яриагаан цааш өргөлжлүүллээ. Холонг нас барснаас хойш манай анги харагдчихсан. Ганц холонгаар тогтохгүй бусдад маань ч муу юм тохиолдох болсон. Удахгүй манай анги тарах бах өө. Тэгж байжлыг хараал харилах бах. Чи чинь юу яриад байна? Өөр бусдад нь муу юм тохиолдсон гэж юу гэсэн үг юм? Өчигдөр гихтэл азаа гинтгэн бэртчихсэн. Бэртцэн? Юу болсон юм? Чи мэдэн дээ. Сургуулийн хамгийн өндөр охин болохоор хамгийн арын ширээнд суудаг. Тэгээд багш цаадахыг чинь самбар дээр гараа гэж дуудахгүй юу? Азаач босоод урагшаа хоёр алхсан байх. Тэгснээл нураад унчихсан. Яг миний хажууд унсан болохоор би сайн харсан. Яг л өндөр байшин нурж байгаа юм шиг. Тийм өндөр охин унахыг харах чинь ёстой эвгүй юм бэлээ. Тэгэд юу болсон? Яг уу ангийн хідэн савсаг хөвгүүд инээлдээд бөөн хөөр болохгүй юу? Багш чимээгүй байхыг сануулсан ч тэд инээлдээд л байсан. Тэгснэ бүгдээрээ гинтгэл таг болчихсон. Багш хүртэл чимээгүй болсон. Тэр чимээгүүн дунд зөвхөн азаагийн сулхан ойлгохтуул сонсогдож байсан та. Тэгж байхдаа азаа миний хөлийг тавиач гэж шивнээд байсан. Миний хажууд унсан болохоор би сайн сонссон юм. Харин бос нь бол бараг сонсоогүй баха. Би гайхаад хин азаагийн хөлнөөс зуурцсан бол гэж удаад хартал хин ч байгаагүй. Зөвхөн азаал хөлөө хөдлөх гэж оролдоод би энэ атралдаад л ангийн бусад хүүхдүүд бүгдээрээ таг хөсчихсэн. Хин ч хөдлөөгүй. Бүгдээрээ ямар нэгэн ойлгомжгүй айц давтчихсан байсан. Эцэстээ багш сэхээ ороод азаа руу очиж босгох гэж оролдсон л доо. Гэвч азаа босч чадаагүй. Азаагийн гэрээс хүн дуудсан. Сургуулийн эмч ангид орж ирсэн. Азаагийн хөл ямар ч мдээгүй болчихсон. Удалгүй аав нь ирээд азааг үүрээд ангиас гарсан та. Тэгээд шууд сургуулийн үүднээс төргөний машин цуулгаад авч явсан. Манай ангийн хамгийн өндөр, хамгийн хөөрхөн охин тийм харамсалтай юм болсон. Миний л бодлоор энэ явдал холонгийн үхэлтэй ямар нэг байдлаар холбоотой юм шиг санагдаад байгаа юм. Яаж гэдгийг мэдэхгүй л дээ. Тэгтэл тийм байхаас зайлахгүй. Саруул юу гэхээ мэдсэнгүй. Өнгөрсөн шөнийн би азаагийн хөлийг авчихсан гэж байсан холонгийн үг чихэнд нь дахин нэг удаа сонсогдох шиг болов. Түүний хэлж байсан нь чухам ийм учиртай байсан байх нь гэж бодохоос Саруул өөрийн ирэхгүй дагж нь чичирлээ. Холонгийн насваралттай холбоотой сэтгэл хэрэтхимээр үйл явдлууд үнэхээр бодтойгоор өрнөж явгааг Саруул сайн гэгч нь ойлгож авлаа. Найз хулн нь алсар их хүсэл тээж явдагч. Тэдгээр хүслүүдийнх нь аль нь ч бодит байдал дээр биелэлэн олж байгаагүйг Саруул эргэн санав. Тийм ээ. Найзд нь их олон юм хэрэгтэй байсан. Тоглог сайхан гэр орон, үнэтэй гар утас, өөрийг нь сонсдог ээж, өөрт нь анхаарал халамж тавьдаг сайн аав, азаагийн шиг урд хөлгээд түүний хүсдэг байсан зүйлсийг тоочоод байвал нэлээн урд чагсаалт бичих хэрэг гарна. Саруул цацралын яриаг үргэлжлүүлэн чагнаж өвөдөр үзүүлэн алхагч үнэндээ түүний санаа бодол огт өөр газар эргэлдэж байлаа. Тийм ээ. Найзаас нь үлдсэн ямар нэгэн зүйл дутуу өргөсөн хүслийн гүйцэх гэж оролдож байгаа юм шиг. Магадгүй оролдох гэдэг үгч чамлалттай. Тэр оролдох байдхан бүр бодтойгоор үйлдэж байна. Саруул бусдад алагдсан найзынхаа амьд байх үеийн хүслүүдийн тухай эргэн сонсноо ирэхгүй зог туслаа. Тэгэд зэрэгцэн алхаж байсан цацралд хандан найз нь явх боллоо, дараа уулзъя гэж хэлээд хариу үг хүлээлгүй буцаад алхачихав. Тийм ээ. Найз хулангийнх нь амьд байхтан хүсдэг байсан хүслүүдийн ихэнх нь өөрийнх нь амьдралтай ямар нэгэн байдлаар холбогдож байсныг тэрээр эргэн санджээ. Чиний их шиг гой хувцастай болгосон. Чиний барьдаг шиг уцтай байсан ч болоосаа.
Чиний унддаг шиг ийм гоё ортой бол янзын да. Би чиний ээжийн жинхэнэ охин байсан ч болоосоо чамд байдаг шиг ийм гоё ээлдэг аавтай байсан болж гэдэл. Тийм ээ. Найз нь гэрт нэрж хонохтон ер ихэнхдээ нэг иймэрхүү юм ярьдаг байсан. Гэтэл одоо тэр найз нь өвчгсөн. Гэхдээ түүний хүслүүд нь үлдчихсэн юм шиг. Саруулд дээрх бодол нь таалагдахгүй байлаа. Хулангийн амьд байх үеийн тэдгэр хүслүүд нь шууд л өөрт нь занал хийлээд байгаа нь мэдрэгдэх шиг. Өөрт нь байгаа сайн сайхан бүхэн рүүнэ. Саруул гэрийнхэн зүг алхаж байсан чиген өөрчлөн автобусны буудлын руу эргэлээ. Тэрээр ээжийнхэн ажил руу очихоор шийджээ. Тийм ээ. Одоо гэртэн ганцаараа байна гэдэг амаргүй болсон. Гэртэн ганцаараа байхад нь өчигдрийн шиг ямар нэгэн зүйл ирээд хаалхыг нь дөрвөн Хэрвээ та энэхүү зохиолыг бүтэн хуулбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсороо.